ингээд үйлчлэгээс амар айдаг. Тэгэл амар гинт чанга манга сүүжүү нэг өгч мөчгөл амар өрөлж мөлөө. ТV бүр ингээ амар айдаг. Сайн байцгаана уу? За өнөөдрийн имжлэг маань та хэдийн харж байгаачлан би Солонгосын архины талаар ярих гэж байна. Архины соёлын талаар ярих гэж байна. Солонгос хүмүүс ер нь ингээд энд ирээд би 4 жил болохтой Солонгос хүмүүсийн ингээд гадуур дотор ууж байгааг харахаар яалтч үний соёлтой уудаг. Янз бүрийн агсан цогтуу, муудад цайндах нь ер нь бол айгүй ховор байдаг. Нэг олон бол харж байгаагүй. Ганц хоёрыг бол харах нь харж байсан. Нэг жоохон хөгшин тийм ажиши гэдэг штэ. Тийм хүмүүс бол жоохон мууд цайндсан бол харж байсан. Гэтэ залуучууд нь бол ер нь бол их гайгүй дайжгүй, айгүй соёлтой уудаг. За тэгээ бүгдээрээ Солонгосын архины соёлыг судалцгаая. Солонгосын сүүжүүн нь ер нь бол яг үндэ манай Монголд байдаг сүүжүүнүүд чи тийм сүүжүүг ер нь бол солонгосчууд уудаггүй. Айгүй болон тийм жимстэй сүүжүүг ер нь монголчууд амар их ууд юм байлээ. Би яг тэр 2 жилийн өмнө Монгол явахдаа харсан чинь айгүй болон жимстэй сүүжүүнүүд айгүй их байсан. За тэгээд энд солонгос хүмүүсийн уудаг сүүжүүнүүд гэх юм бол ер нь бол их олон төрлөөтэй. Би энэ ч зургийг гаргаад өгье. За эхлээд батглахлаар хүрэш гэдэг. Ууг нь фреш ахгүй юу? Тэгээ солонгосууд F үсгийг H-гээр дуудаад идэв. Тэгээ хүрэш гэд чам эсэр гэд яга хүрэш гэж ярьдаг. Дараагийн сүүж нь болохоор чом чором гэдэг бас нэг сүүж байдэ. Энэ нь тэгээд яг юугаараа өөр ямар амтаар өөр юм гэдэг би бол үнэхээр мэдэхгүй. Ялгаагүй л ер нь бол сүүжүүл юм шиг санагдаад байдаг надад бол. Гэтэ солонгос хүмүүс болохоор энийгаа ингээд сонгож уудаг. Хамгийн их уудаг нь болохоор чам эсэр, тэгээд чом чором, тэгээд жинлүү гэж бас нэг ийм пив гинэ. Сүүжүү байна. Дараагийнх нь болохоор сэрүү. Бас нэг ийм сүүжүү. Энэ нь болохоор ямар ч тийм жимс мэмсний амт байхгүй. Ер нь бол яг л нөгөө нэг будааны архин гэсэн үг. Ер нь нэг яг ийм төрлийн 4 сүүжиг бол ер нь хамгийн их ууж харагдтыг. Тэгээд бас нэг чам эсэр дотроо бас оригинал гэж байдیں۔ Энэ нь болохоор нэг оригинал гэсэн нэртэй. Гэхдээ энэ чинь бол оригинал гэд нэг улаан. За энд гарч ирсэн. Улаан ийм сүүжүү байдیں۔ Солонгост архины төрөл нь гэх юм бол сүүжүү байна. Мэгжүү гэд пи байна. Тэгээ макколли гэж бас нэг гэдэг юм. Макколли тийм ээ. Макколли гэд. Энэ нь би жоохон нэг сонин дуудлагатай байж магадгүй шүү. Макколли нь болохоор ер нь бол манай Монголоо төстэй гэж хэлэх юм айр ихтэй. Тэгтээ жоохон чихэрлэг амттай. Тэгээд ер нь бол ингээд уух юм бол ер нь бол ингээд ороод идэг. Гэтэ амар хүнийг согтоодог. За манайхаа намаа үжлээрэй. Миний мик маань дундаасаа салаад мик маань сонсогдохгүй утасныхаа спикерээр бичлэгээ бичсэн байна. Энэ удаад жоохон туршлагагүй царайлаад бичлэгээ ингээд оруулчихъя. Дараагийн удаа микээ сайн шалгаж агаад гоё дуутай оруулнаа. За тэгээд энэ дээр нэмэгдэх нь нэг солонгос миний бодлоор болохоор вайн ахгүй юу. Тэгээд солонгосчууд өөрсдөө болохоор нэг вайн гэж бодд юм уу мэдгүй байна. Тэрийг нь бол сайн мэдгүй байна. Тэгсэн хэрнээ энд нэг уудаг. Яг л вайн шиг айгуу дайжгүй амттай. Тэр нь болохоор букбунжа гэдэг ийм ягаан савтай. Дотор нь ч гэсэн яг вайн шиг өнгөтэй. Энийг бас ер нь хоолны газруудад хүмүүс бас ууж харагддаг. За Солонгосын арх уух соёл нь гэх юм бол настай хүнтэй уухдаа угаасаа кинон дээр гардаг шүү дээ. Өөрөөсөө ах хүнтэй уухдаа ч юм уу хажуу тийшээ ингэж хараад гараараа амаа таглаж ингэж уудаг. Бас нөгөө одоо тийм настай хүмүүстэй хамт ч юм уу дарга маргатайгаа хамт ингэж уух юм бол тэр хүн төрүүлж хундгаа барих хэвээр. За тэгээд архийг нэгэндээ ингэж дүүргэж өгдөг. Ер нь бол кинон дээр ч амар их гардаг шүү дээ. Ингээл нэгэндээ би танд хийгээд өгч юм тэр гэл. Ер нь бол архийг дүүргэж өгч нэгэндээ хунгалж өгч байгаа гэдэг чинь ер нь бол тийм нөхөрсөг дотн байдлыг илэрхийлдэг байгаа.
За тэгээд манай монголчууд нөгөө нэг ингэж өгдөө штэ. Ингээд одоо нөгөө нэг тохооноос ингээд энд болохоор ингээд хоёр гараараа ингээд өгдөг. Ер нь солонгос жоохон дээшээ өөрөөсөө анх хөгшин настай хүнд ер нь заавал хоёр гараараа юмыг өг гэдэг юм байлээ. Тэрийг сая энэ манай хичээл дээр манай англи хэлний багш амар сүртэй нэг хүн байдаг байхгүй юу? Зүгээр нэг манай ангийн охин балын зээлээд балыг хэрглэж агаад буцаагаад өгсөн чи надад хоёр гараараа өг мөг гэдэг аягүй сүр болоод исэн. Ер нь бол тийм хоёр гараараа өг мөг тийм юм дээр солонгосчууд жоохон ач холбогдол өгдөм болов гэж би бодсон. За солонгосчууд ер нь архиа уух та хамт ер нь бол яг зөвхөн арх уудаг биш та. Зөвхөн ингээл архиа уугаал ингэдэг биш. Ер нь бол хоол идчиххийнхаа хажуугаар ер нь бол сүүжүүгээ пив уудаг. За тэгээд эсвэл яг ингээл арх уух зорилготой байх юм бол тэр үедээ ер нь хажуугаар иддэг хоолнууд нь гэх юм бол самгипсай одоо нөгөө нэг гахам бид нар мэддэг шүү дээ. Гахам ах байна. Тэгээ кимчижээтэй шүл иддэг гэж юм. Тэгээд пажон болохоор энэ байна. Энэ одоо манай монголоор шарвин гэх юм уу? Ийм шарвин иддэг. Гэхдээ ерөөхдөө бол хамгийн их харж исэн нь болохоор угаасаа яг хоол идчих явах үедээ л юу хажуугаар нь бол сүжүүгээ уудаг. Ер нь бол байнга. Одоо 5 дахь өдөр болол бид нар чинь за шоу тэгэл гараал ер нь нэг газар орол суугаал ер нь янз бүрийн муудаг бол энд гараад эхлээ заавал хоол иддэг байгаа. Тэгжиж ер нь хоолныхаа хажуугаар ингээд сүүжүүгээ уудаг байгаа. За энэ бас дараалал байгаа. Энийг нь жоохон байж гадуулаа ярий. Солонгост ер нь бол арх ууж ер нь нэгэнтэй гайгүй дотносдог хүмүүс юм шиг байгаа. Ер нь бол ингээ хараад ахад ямар нэгэн ажил одоо ингээ бид нар ингээд энд ажиллаж байгаа штэ. Ер нь тэгээд манай одоо саамуушл гэж ярих юм уу? Одоо нөгөө нэг янз бүрийн одоо монголоор болохоор орчуулахаар офис гэдэг. За яг нэг одоо захирал нь байдаг тийм газрыг хилжил байгаа юм л та. Тэр нь бол ингээд нэг сардаа нэг удаа ч юм уу ингээ ажилчтайгаа ингээд хамт фэшиг гэж юм хийдیں۔ Энэ нь болохоор нөгөө хоол идэнгээ бас архиа уухыг хэлдэг. Тэгээд энэ дээр болохоор ингээд одоо хүмүүс амар дотонсоод танилцах тийм зориулттай ер нь байдаг. Манай Монгол бол ер нь жоохон гадагшаа ийшээ тийшээ айлц дугаалах гэж тийм байдаг штэ. Амралтанд амрах тиймэрхүү юм болдог бол энд бол нэг ажилтнаа хоол идээд арх уухаар жоохон ингээд дотонсох маягтай болно гэж боддсон юм шиг байгаа юм. За тэгээд архины соёл дотроо бас тэгж аахгүй нийгмийн харилцаа гэдэг аахгүй юу. Тэгсэн чинь одоо багийн эв нэгдэл гэж юм. Тэгээд ажил хэргийн уулзалт дээр бас гэхдээ юу юугүй бүр тасарч ингэтлээ бол авахгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр бас уудаг. Тэгээд найз нөхөд байна. Гэр бүлтэй ер нь бол солонгосчууд аяgus нэ одоо ингээл харж байхад одоо ингээл бит хоёр ингээл хоолны газар орно шүү дээ. Тэгэх юм бол аав ээж тэг ингээ хүүхдүүдтэйгээ явж байгаа. Тэгэл аав ээж нь хажууд нь хамаагүй арх уун. Тэгэл энэ өсүүжгөө уун. Пивэ уун. Тэгэд ингээд хүүхдүүд нь ингээд жоохон би манай Монголд бол тэггүй шүү дээ. Хүүхдэд дагуулаад ингээл арх ууж явдаг тийм юм бол нэх байдгүй шүү дээ. Энд болохоор тийм юм ер нь байдаг. Тэгэл хоолоо идчих та ер нь бол хоол идэ гэж хэлсэн хэрнээ. Ингээд угаасаа нөгөө нэг сүүжүүгээ пивэ уудаг болохоор ингээ хүүхдүүдэд дагуулад явдаг. Гэхдээ би заримдаа тэрднийг харахаар амар хэцүү санагдаад байдаг цаа. Үгүй ээ энэ нэг амьдтыг одоо хариулчих болдгүй юм уу? Тэд нар тэгэл өөрхий уцаа үздэг. Солонгос хүүхдүүд чинь амар уцс үздэг штэ. Бүр амар уцс, бүр домтцсан юм шиг байдаг байхгүй юу? За нэг тиймэрхүү. Тийм нөгөө нэг маколыг уудаг өдөр гэж байдаг гэж хэлсэн штэ. Тэр болохоор бороотой өдөр хүмүүс маколи ууд юм бэлээ. Яг нөгөө чихтэй болохоор жоохон биенд нь сайн чихтэй болохоор л уудаг гэсэн. Ер нь бол ийм чихтэй газар байдаг хүмүүс бол ийм бага хэмжээний алкогол идэр угаасаа хэрэглэх ёстой байдаг гэсэн. За тэгээд бороотой өдөр болохоор нөгөө нэг маколи энд байна. Энийг нэг ийм зориултын бас ийм нэг хийдэг аяг гэх юм уу юу гэх юм нэг тийм аяг тэгээ бас ийм даах байдیں۔ Тэнцэн ингэж хийж уудаг. Бас сүүжүүний нөгөө сүүжүүжан гэдэг сүүжүүний ийм хундагнаас өөр тийм ийм зуран дээр гарч ирж байгаа ийм юмар уудаг. За тэгээд дараагийнх нь болохоор
За Солонгоос арх уухад 4 үе шат байдаг. Ер нь бол хүмүүс ер нь ихэнх хүмүүс нь ер нь 4 үе шатаар явах зорилготой ер нь ууж иддэг юм шиг үлээ. Тэр нь болохоор илча, ича, самча, саача гэсэн 4 үе шат та. За эхний илча буюу 1-р шат нь болохоор хоол идэнгээ арх уах. Энэ нь болохоор нөгөө сүүж үгээл угаасаа архинд сүүж юм чаа. Тэгээд хоол идэнгээ уухыг хэлдэг. Тэгээд яг тэр зорилго нь хэм бол илүү ингээд дотн ойр байхын тулд одоо танилцсаж одоо жоохон ойртож дотн болохын тулд гэх юм уу? Тэхийн тулд ингээд хоол идэнгээ арх удаг байгаа. За тэгээд онцлог гэх юм бол албан ёсны харилцаа тэгээд хүндэтгэл нь илүү ингэж давмгаалдаг гэсэн байна. За тэгээд сүүжүү болон нөгөө мэгжүү гэд пи байгаа штэ. Энийг ингэж хойлж уудаг. Энийг бас хүмүүс угаасаа монголчууд манай монгол хүмүүсээс аюу хэрэглэж уудаг юм лээ. Энэ нь болохоор сүмэг гэдэг байхгүй. Сүүжүү мэгжүү хоёрыг хамт хийцэн сүмэг. Энийг бас юу нас аюу их найруулж байна. Энэ бол ихтэй ер нь жоохон дэми шүү гэж хэлмээр байна. За хоёрдугаар шат нь болохоор гол зорилго нь одоо ингээл жоо халаад ирсэн байгаа шүү дээ. Одоо тэд нар чинь нэг хоол идчих захтаа сүүж угац. Ер нь бол халаад ирсэн. Бүр илүү ингээл одоо нууц муцаа ярьдаг ч юм уу те. Одоо янз бүрийн одоо нөгөө бид нар ч одоо чамаг ах тэгж боддог байсан гэж хэлдэг шүү дээ. Тиймэрхүү юмаа ярих та. Сэтгэлээ одоо хуваалцж одоо сэтгэлээ нээх ч юм уу те. Тийм хэцүү юмаа ярьдаг үеяга. За энэ ч нэ болохоор юу уудаг вэ гэхээр макколигаа бас ууж болт юм байна. Бас коктейл ууд юм байна. Тэгээ шар айраг пивэ уун. За энэ хаана уудаг вэ гэхээр энд болохоор сүлжив гэж угаасаа архины одоо орчуулсан бол архины одоо гэр гэж байгаа байхгүй юу? Тийм газар угаасаа тустай байдаг. Тэр энэ нь болохоор монголоор паб юм байна. Энд ч нэ тэгээд нэг пицца ч юм уу одоо чикен тиймэрхүү юмнууд бас захиалаад бас идэх ёстой. Идэнгээ бас уунаа. За тэгээд дараа нь эсвэл зарим үедээ болохоор шууд караоке руу явж ууд юм байна. Гэтэ энэ нь болохоор миний бодлоор караокед явдаг нь бас дараагийн үе шат байх гэж би бодоод байна. За ингээд энэ болохоор 2 дугаар шат шүү дээ. Одоо 3 дугаар шат нь гэх юм бол за одоо тэгэл нөгөө халдсан хүмүүс ч одоо авьяасаа үзүүлнэ бар дуулна бүжиглэн идэр чи дуун амар чанга болно. Бурхан минь яг тэр хүмүүс байгаа итэл бүр дуун чангараал бүх юм нь одоо ориглоод буцлаад идэх юм яа тийм бүр амар чанга дуу хоолойтой болно дуулна бүжиглэн за эхнээсээ тэгэл нэгэн дээрээ наалж ундаг тийм үе байдаг. За тэгээ энэ үе нь одоо нөгөө сая миний хэлээдсэн нүрэ бан гэд караоке руу явнаа. За караокенд очиж одоо нөгөө дуулна бүжиглэн уйлна инээн бүх юм нь тэнцэнэ явагддаг байгаа. За тэгээд нэг нууц хэлэхэд тэр одоо караокенд нь болохоор одоо хүүхэн ч юм уу тийм залуу байдаг энчээ. Тэгээд хүсвэл одоо тэднэрийг авч болдог тийм байгаа. Тэгээ бас энчээ ийм мэдээлэл. Одоо энэ үеэс хүмүүс нь жоохон сэрэх гэж хичээдэг гинэ. Тэр үед архиа уухаа жоохон зогсоогоод дундуур нь одоо ус, кофе уудаг гэж байна. Солонгосчууд ер нь шүн 2-2 цагт хамаагүй американо уудаг амар сонио. Яагаад гэдэм бэ? Тэгээ шүн 2-2 цагт ингээд хүмүүстөө американо уугаа яваад идэг. Тэгэхэд ингэж бас кофе ус ууж ингээд архиа багсгаад жоохон сэрэх гэж хичээдэг гэж байна. Одоо 4-р үе шат. За 4-р үе шатна гэх юм бол за нөгөө нэг караокенасаа гарна. Дахиад хоол иднэ. Яг хоолны газар руу очиж хоол иддэг. Энэ нь болохоор нэг 3-3 цагийн үед юм уу? 3-4 цагийн үед байх. Тэгээд эсвэл нэг хоол захиалж иддэг. Энд шөнийн хоол хүргэлтээр хоол захиалж идэх ч юм уу? Эсвэл ойрхон байгаа хоолны газар руу очиж хоолоо идэнгээ бас уудаг аа. За тэгээ хоол идэхтэй болохоор жоохон одоо бид нар шар тайлна гэдэг чинь тиймэрхүү гойм ч юм уу кимчижигээ тиймэрхүү хоол иддэг гэж байна. Энд ч бас жоохон ядардаг ч гэсэн яриа илүү гүнзгий болж ирдэг гэсэн байна. За тэгээд
одоо үед болохоор одоо үеийн залуус нь болохоор арай өөрчлөгдсөн гинэ. Ер нь бол нэгдүгээр шат хүртлээ яваал ер нь бол за окей ингээ болчлоо гэд ингээд ер нь харьдаг болсон гэж байна. Тэгэл ингээд ил сам цаг гэсэн үе шатаар явахгүйгээр за одоо ингээд боллоо. Одоо ингээд гол ярих юмаа яриад тэгээ найзуудтайгаа яг хөгжилдөөд тэгээд гэрлүүгээ харьдаг болсон гэж байна. Одоо үед болохоор би болохоор ингээд юм хүм мэдчих та пими сүүж ууж чаддаг байхгүй. Мэдгүй амар сайн дотор мохоор байдаг. Тэгээ энд болохоор ерөөсөл ус шиг ер нь тэрэг. Тэгээ ямар ч тийм нэг хүнд хэцүү санагдаж ингээд яраагаал юм байхгүй. Зүгээр л юм ярингал тэгээд пивэж угаал сүүж угаал ингээд байдаг. Залуучууд нь бол одоо тэр нөгөө паб гэдэг газар ер нь хамгийн их орж уудаг. Гэхдээ коктейл ууж байгааг бол би нэг харж байгаа юм байна. Эсвэл жоохон сөөвл мөвл рүү коктейл идэр уудаг байх мэдгүй. Манай энэ хавар бол дандаа л пивэ сүүж угаал угаад байдаг. Тэрнээс нэг тийм амар юм бол уудаггүй. Намайг хоолны газар ажиллаж байхад хөгшин настай ах нар жоохон нэг тийм агсан дөө болтгийн юм шиг санагдаад байдаг шүү дээ. Би нэг хоолны газар ажиллаад байжсэн чинь нэг хоёр ах ажиушаа орж ирсэн. Тэгээ хоолоо идээд бид нар хоол тэр нөгөө нэг юм могоо загсны газар эсэхгүй могоо загсны тэгээ могоо загсаа тэр хоёр шаруулаад аваач зүгсэн. Тэгсэн чинь нэг ах нь гинт босч иртээ савхаа шидэж мэдээ ойрлж морлоод энэ юу юм уу ингээд тэр бүр амар гайхаад угаасаа нөгөө тэр яг 1 кг ах нь болохоор яг нэг ингээд могоо загсаа байхгүй юу. Тэгсэн чинь энэ юу юм уу ингээд бүр амар ойрлж морлоо. Тэгээ манай тэр нөгөө хоолны яг хоол хийдэг ах нь болохоор манай тэр захирлын төрсөнд байсахгүй тэр ах очиод тэгсэн чи тэр ахта барьцалчихж байгаа. Манай захирал эмэгтэй хүн байсан зэрэг барыг нэг 60-д мэдтэйсэн баха. Тэр захирал маань тэр үйлчлүүлэгчээ цодоод байна. Тэгээ би бүр ингээд шокнд ороо за биш яаж тийм юм амар айдаг за. Тэгээд байжсэн чинь цагдаа ирээд тэгээ би ажиллан тэр үед нөгөө нэг би чи ингээд гадаад оюутан болохоор тийм нэг ажиллах надад ирэх байхгүйсахгүй. Тэгээ ингээд цагдаа ирээд надаас юм асуух юм бол би угаасаа ингээд юм ярихаар угаасаа гадаад гэдэг маань мэдчих болохоор би ингээд амар айгаад тэгээ би нэг цаад галтгооныхаа өрөөнд орчоо ингээд нуугдаад гарч ирээгүй. Тэгээ яг хөө гэтээ гарч ирсэн чинь надаас нэг тиймэрхүү юм асуухгүй байх байсан юм байлаа л тэр үедээ сайн мэдгүй жоохон айгаад нэг тиймэрхүү юм болж байсан. Гэтээ хоолны газар ингээд ажиллахад жоохон амар хүмүүс их байд юм байлээ. Амар хүмүүс энэ солонгосч нөгөө гампэ гэж яддаг штэ. Нөгөө Японы якуза гэдэг шиг солонгост болохоор гампэ гэдэг нөгөө одоо кинонд гардаг штэ нөгөө танхаачууд манхаачууд гэдэг нөгөө мөнгө хүлэгч гэдэг амар шивэстэй. Тийм хүмүүс манай тэр хоолны газар амар хурд ирдэг гэсэн зав. Тэг би бүр тэр хүмүүс дээр очиж ингээд үйлчлэгээс амар айдаг зав. Тэгэл амар гинт чанга манга сүүжүү нэг өөхч мөчгөл амар өрөлж мөрлөө зав. Тэг би бүр ингээд амар айдаг зав. Тэг ингээд юу лээ гар марны шивээс мэс амар ёо хул гар бүр битүү шивээс зав. Тэг ингээд амар баян ядчих зав. Тэгээ жоохон тиймэр хүмүүс ч хүнтэй жоохон айгу сонио харцдаг штэ. Тэгээ надад амар тийм нэг хэг ёг гэж амар харцдаг байсан. Тэгээ би тэр хүмүүсээс жоохон айдаг байсан. За нэг тиймэрхүү байна. Солонгосын нэг архины соёл бол иймэрхүү байна. Гэхдээ солонгосын залуучууд бол ер нь бол үнэхээр гоё уудаг. Үнэхээр амар цэвэрхэн, ухамсартай уудаг. Янз бүрийн ингээл уугаал хажуу ширээ хажуу авирахтаа хэрүүл зодоо тийм бол ерөөсөө болтгоо. Тэгэл уугаал би согтцсан юм байна. Ингээ би явлаа гэд. Тиймэрхүү байдаг шүү. За тэгээд манайхан гоё зөв соёлтой ууж идэж сураарай. Тэгээд залуу хүмүүс энэ айтайхан байцгаагаараа гэж хэлье. За тэгээд миний дараагийн бичлэгтээ уулзцгаая баяртай. Намайг дэмжээрэй, subscribe хийгээрэй, like дараарай. Баяртай найзаа.